За яг манайхаа үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас бэлтгэн хүргэдэг хэнд ч битгий хэлээр аваатай унтлагын өрөө нэвтрүүлгийн маань шинэ 7 өдрийн бас сүүлийн өдрийн дугаар эхэлж байна. Нэвтрүүлэг маань 21-ээс дээш насныхан зориулсан учраас таны хажууд 21 нас хүрээгүй хүн хүүхэд хамт сонсож байгаа л сувгаас салахыг зөвлөж байна. Мөн та машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа тохиолдолд зорчигчийн ая тухыг бодоод төр сувгаас салахыг зөвлөж байгаа. Манай унтлагын өрөө нэвтрүүлэг маань нэмэх 21 тохиргоотой явдаг болохоор бусдад төвгөдөхгүй, бусдыг эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээгээрэй. Хэрв танд дараа нь сонсож амжаагүй дугаар гарч ирвэл манай Facebook хуудасаар болон YouTube-ийн унтлагын өрөө сувгаар нөхөж сонсох боломжтой байгаа гэдгийг хэлэхэд таацаа байна. За бид баасан гарагийн дугаараараа гэрүүл тулгардаг асуудлуудын тухай нэвтрүүлгийн албан дээрсэн захианаас уншиж өгөөд тэгэд энэ тухайга сонсогчтойгоо холбогдсон ярилцдаг билээ. Тэгэхээр өнөөдөр манай бас нэвтрүүлэгт ирсэн захиа маань үнэхээр өвөрмөц айгуу тийм сонирхолтой захиа байна лээ. Тэгэхээр тэсэн ядан хүлээж байгаа хаа та нар бас ямар захиа хүрээдрүүгээд те сонсохыг хүсэж байгаа гэж бодож байна. За сонсогч таач гсэн өөр тохиолдсон насанд хүрэгчдийн одоо түүхүүд, асуудлууд, хөгжилтэй болон одоо хүндхэн ч юм уу те сонирхолтой түүхүүдийг бидэнд хаяглаад захиагаа илгээж болно. Бидэнд захиагаа явуулахыг хүсвэл arumbelэг@mjlradio.com гэсэн хаягаар явуулахад л хангалттай байгаа шүү. За өнөөдөр 2026 оны 5 дугаар сарын 22-ны баасан гарагийн үдээш яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 11 минут болсон байна. Та бүхэндээ унтлагын өрөө нэвтрүүлгийг хүргэхээр радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Халиука найруулагчаар Эрдэнэ мөнх ажиллаж байна. За ингээд лайв үзэж байгаа болон MJL радиогоо сонсож байгаа бүх сонсогчдод өчигдөр мэндийг дахин дэвшүүлье. Одоо захиагаа уншицгаая. Тэгээ захиагаа уншингуудаа бид нэр шууд эфирийн дугааруудыг нээх болно. Хэрвээ та Монголоос холбогдож бид нартай ярилцахыг хүсвэл 77 77 38 83, гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 дугаард маань нээлттэй байгаа шүү. За эхлээд захианд оръё. Сайн байна уу? Та бүхэнд өчигдөр мэнд хүргэе. Би нөхөртөөгөө ханилаад 10 жил болж байна. Бидний гэр бүлийн амьдрал их сонирхолтой болохоор та бүхэндээ хуваалцахаар шийдлээ. Бидний амьдрал нэг талаар сонирхолтой ч нэг талаар бас асуудалтай. Нөхөр бид хоёр хамтдаа амьдарч эхлээд 2 хүүхэдтэй болсон. Бидний бэлгийн дур хүсэл хоёулангийнх нь маш өндөр болохоор бид ч зогсоо зайгүй халуухан дотн харилцаанд орно. Хүүхэдтэй болсноосоо хойш хүртэл хүүхдүүдээ эмээ өвгүүд нь харуулж байгаад л буудалд 2-3 хоног өрөөнөөсөө ч гарахгүй дотн харилцаанд ордог. Тэрэндээ ч маш дуртай байлаа. Тэгтэл амьдралын шаардлагаар манай нөхөр Солонгос руу 3 жилийн хугацаанд ажиллахаар явсан. Нөгөө байнга дотн харилцаанд ордог хүмүүс чинь хол байхаар үнэхээр хэцүү байдгийн байна лээ. Эхний үед видео дуудлага хийгээд л өөрсдөө болгоно. Эхэндээ жаахан таашаал өгөөд болоод ч байгаа юм шиг. Аятайхан байсан ч удалгүй сонирхолгүй болж эхэллээ. Ингээд 6 сар өнгөрөхөд би нөхөртөө санаа зовж эхэллээ. Ийм их бэлгийн дуршилтай хүн надгүйгээр зүгээр байхгүй дээ. Намайг араар тавьж байвал яах вэ гэдэл элтвийг бодож эхэлсэн. Ингээд бодож нэг шийдвэр гаргаад шүнжэнгөө дуудлага хийж ярилцлаа. Нөхрөөсөө дотн харилцаанд орохгүй утгаар хэцүү байна уу гэхэд мэдээж хэцүү. Гараараа болгоод байгаа ч нэг л болохгүй. Тэгээд тэрнээсээ болоод жаахан ууртаа уцаартай болж байна гэж байна. Тэгэхээр нь өөрийнхөө санаа хэллээ. Наана байх хугацаанд нэг хүнтэй болж болно гэсэн нөхөр гайхаж байна. Тэгэхээр нь чи 3 жил дотн харилцаагүй тэсгэд хэцүү. Бүр хэцүүдэд ирвэл намайг хуурч магадгүй. Тэгэхээр миний болцлыг хангасан хүнтэй болоод биенийхээ асуудлыг шийдэд байж ивэл хин хиндээ сэтгэл амрын байх шүү дээ гэсэн нөхөрч нэлийн эргэлзэж байсан ч цаанаа л нэг баяртай зөвшөөрлөв. Гэхдээ өөрийнхөө болцлыг танилцууллаа. Тэр бүсгүй нь ганц би байх. Хэрвээ нөхөртөө бол нөхөр нь бас над тэдний харилцааг мэддэг байх. Тэгэхгүй бол миний нөхөр хүний нууц амраг болчих нь шүү дээ. Бас нөгөө бүсгүй нь эрүүл мэнд асуудалгүй, ялангуяа бэлгийн замын өвчнгүй байх.
Байн хамгаалалт хэрэглэх, дотн харилцаанд ордогч хамт амьдрахгүй, хайр үүсгэхгүй байх. Тэгэд хамгийн чухал нь надтай танилцуулах гэлээ. Нөхөр маань зөвшөөрч шаардлага хангасан бүсгүйг хайж эхэллээ. Ингээд сарын дараа видео дуудлагаар надад нэгэн хүнийг танилцуулсан. Нөхөр бид хоёроос 3 насаар дүү дажгүй бүсгүйг надтай танилцууллаа. Над чиг 2 хүүхэдтэй ч нөхрөөсөө салчсан бүсгүй болохоор бүх шаардлагыг хангаж байсан. Үнэн дээр энэ бүхнийг хүлээн зөвшөөрөх эмэгтэй хүн олдохгүй байх таа гэж бодож байсан ч зөвшөөрсөн хүн гарч ирсэнд нь жаахан цочирдсан. Ингээд нөхөр минь хүний нутагт өөр бүсгүйтэй амраглаж эхэлсэн дотроо их шаналж байсан ч нэг талаар бас намайг хуураагүй миний зөвшөөрлөөр болж байгаа болохоор сэтгэл амарч байлаа. Ингээд хэсэг хугацааны дараа нөхөр маань ч бас намайг ганцаараа Монголд хэцүү байгаа болохоор эндээ нэг хүнтэй бол гэдэл гол нь миний анх гаргасан шаардлагуудыг хангаараа гэж байсан. Би ч бас ганцаараа бараг жил шахан болсон болохоор зөвшөөрлөө. Хамгийн түрүүнд санаанд орсон хүн бол ажлын газрын залуу байлаа. Манай ажлын газрын залуу илт мэдгэтгэхэр миний хонос гүйж намайг халамжилж хаяа хөргөж өгдөг. Гэхдээ илүү дотносох гэхэд нь нүүр өгдөхгүй байсан юм. Ингээд тэр залуу саналаа тавихад тэр ч зөвшөөрлөө. Тэр угаасаа надтай хамт байхын тулд нууц амраг минь болсон ч хамаагүй байсан гэсэн. Харин ч тийм ил тод харилцаатай байх нь бүр сайхан байна гэсэн. Ингээд жинхэнэ хүнтэй дотн харилцаанд орох болсон би шууд маргааш нь түүнтэй буудал орлоо. Буудлынхаа өрөөнөөс дуудлага хийж нөхөртөөгөө танилцуулаад уцаа салгамагц шууд бид дотн харилцаанд орж эхэлсэн. Эхэндээ эвгүй байсан ч удалгүй бүх эвгүй зүйлс замхран арилж удаан хугацааны дараа эр хүний амтыг мэдэрсэн гайхалтай мөч байлаа. Түүнээс хойш бид 7 хоногтоо нэг удаадаа дотн харилцаанд ордог болсон. Би түүнд дасчихгүй, түүнийг хайрлахгүй гэж хичээж байсан. Нөхөр бид хоёр ч хоёулаа ийм харилцаатай байсан болохоор биендээ санаа зовж хардахгүй амар байв. Ингэж явсаар нэг л мэдгэд нөхрийн маань ажиллах хугацаа дуусаж Монголдо ирэх нь тэр. Нөхөр ирээд мэдээж хамгийн ихэнд бидний гал халуун дотн харилцаа болно. Тэгээ дараа нь ярилцсан да. Бидний асуудал бол ингээд буцаад нийлчихлээ. Одоо хоёр талд байгаа хоёр хүнээ яах вэ гэдэг байлаа. Шууд хайчаар муухай, хитрхи ашигласан болчихно. Хуучин харилцаагаа үргэлжлүүлнэ гэхээр бас л нэг л болохгүй. Бид хоёр ярилцаж тухайн хүмүүсийн зөвшөөрвөл харилцаагаа үргэлжлүүлэхээр шийдлээ. Ерөнхийдөө бид хоёр албан ёсоор нээлттэй гэр бүлийн харилцаатай боллоо. Нөхрийн маань найз бүсгүй нөхрөөс минь 6 сарын дараа Монголд ирж бид дөрөв анх удаа уулзсан юм. Тэгээд дөрвөлээ хамтдаа амралтанд явж бүрэн утгаараа танилцсан да. Тэнд би нөхөр минь найз бүсгүйтэйгээ би ч бас нөгөө залуутайгаа дотн харилцаанд орж сүүлдээ нөгөө хоёр маань хоорондоо дотн харилцаанд орж бид дөрөв бараг л нэг гэр бүл болсон. Түүнээс хойш бидний нээлттэй харилцаа үргэлжилсээр байна. Мэдээж нөхөр бид хоёр хамт байгаа болохоор илүү их цагийг өнгөрөв. Тэгэх тусам нөгөө хоёр хамт цагийг их өнгөрөөдөг болсон. Тэрний хэрээр тэр хоёр ч гайгүй дотн болсон харагдсан. Нөхөр бид хоёр ярилцдаг юм. Тэр хоёр хоорондоо суучгаасаа. Тэгвэл хоёр гэр бүлийн нээлттэй харилцаа болоод бараг насан туршийн харилцаа болно доо гэж боддог. Яг уу бид дөрөвт бол болоод л байгаа ч манай хүүхдүүд эцэг их үнийг мэдчихвэл үнэхээр ойлгохгүй. Ийм харилцаагаа эргэн тойрныхноос нуухал хамгийн хэцүү байдаг. Бас хаяа энэ харилцаагаа бодохоор гинэт би юу хийчих вэ гэж санаа зовдөг. Гэхдээ бид дөрвөн биендээ итгэдэг сайхан харилцаатай. Миний захиаг уншсан бол маш их баярлалаа. Бас ийм нээлттэй гэр бүлийн харилцаатай өөр хүн байдаг бол надад мэдэгдэж миний сэтгэл санааг амрааж өгөөрэй. Баярлалаа. За нэг ийм сонирхолтой захиа ирсэн байна. Тэгэхээр бид өнөөдөр ийм нээлттэй гэр бүл байдаг уу гэсэн сэдвээр ярилцъя. Та бидэнтэй холбогдоод одоо ийм өөртөө болон найз нөхдөд чинь эсвэл таньдаг хүн амьтанд чинь иймэрхүү зүйл тохиолдож байсан бол одоо тохиолдож байгаа бол ийм харилцаатай байдаг бол одоо бидэнтэй хуваалцаарай. Тэгээд таны дугаарыг мэдээж зарлахгүй, таны хоолойг өөрчилж сонсгоход бол хинч таныг таних боломжгүй байгаа.
Тиймээс та айж эмээх ичих санаа зовх зүйлүүгээр ярилцаарай. Тэгээд бидний яриа орон даяар өргөн нэвтрүүлгийн долгионоор сонсогдох тул харин зөв боловсон үг хиллэг ашиглаж соёлтой ярилцахыг бас хүсье. За ингээд манай шууд эфирийн дугаарууд болох 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд маань нээгдсэн байгаа шүү. Тэгэхээр унтлагын өрөөний маань сайхнууд орж ирээд энэ талаар юу гэж бодож байгаагаа бас нээлттэй хэлье. Хүнийг бас хитрхи шүүж шүүмжлэхийн цаашийн хүнд зөвлөгөө өгөх цаашийн те ер нь бол өөрсдийнхөө байр суурийг илэрхийлнэ л гэсэн үг байгаад байгаа юм л та. За би одоо өөрийнхөө байр суурийг илэрхийлчих гэхээр арай л ширүүтчих гээд байгаа юм шиг санагдах гээд байна гэхгүй юу. За ямар ч тач эхнийхээ сонсогчийг аваадах. MJL радио холбогдсон байна. Байна. За өчиг миндээ өчиг сайхан өнгөрөөж байна уу? Сайхан өнгөрөөж байна. За сайхан өнгөрөөж байна. Сайхан өнгөрөөж байна. Өөртөө нь ярьж байгаадаа бас их бас сайхан байна. За захиагаа бас сонсцсон байгаа тийм ээ? Ерөнхийдөө. За энэ талаар юу гэж бодож байна? Би ингэсэн юм аа. Түүний найзтайгаа зугаалсан яваад. Тэгээд манай найз бид нэр чи ир хүмүүсийн тийм бас тусаа нэг уусан уу юм байна шүү дээ. Тэгсэн чинь нөхөр нь унтаад өгдөг цаад. За. Дасраад. Багтаа. Тэгээд хавхан арен ихтэй одоо аваа гэж арай муухай юм байна. Тэгээд шин намайг ийчмээд. Нөхөр нь тасарсан байгуур. Тэ. За. Тэгээд гэргийн намайг ийчмээд шин. Манай хүн бас унтж байгаа ш. Манай хүн бас ариг уудаг байхгүй юу? За окей. За. Ариг спешиал гэрлээ нэрээ хэлдэг юм байна. Жишүүн намайг яагаад тэгвэл хоёулаа суу гэж хэлээрээ. За. Тэгвэл шүн ийш мэдээд харах зүрхээ ийм л юм лээ. Байна уу? Тасарсан шүү. Хацраараа дараа тасарсан уу? Нэг чинь дууссан уу гэхгүй юу? Одоо буцаад холбогдоод орж ирээд үргэлжлүүлээ ярих баха. За тэгэхээр яг л ийм л юм бэлээ гэж хэлэх гээл яг тэр игзэгтэй цэг дээр гараа явуучих юм. За миний хувьд болохоор магадгүй хараахан Монголд бол яг иймэрхүү нээлттэй харилцаатай гэр бүлүүд цөөхөн байж магадгүй. За дээрэс нь бас хувь хүн талаасаа бодохоор би өөр дээр тусгаад авахаар хизээч би одоо хайртай хүнийг нөхрийгөө ч юм уу найз залуугаа хин нэгэн зөвшөөрлөөр одоо унтуул чивтүүлэх гээл дотн харилцаанд оруулахад зөвшөөрөх төрлийн юм биш байхгүй юу? Тэгэхээр бараг л надад мэддэхгүйгээр нууж хаагаад араар явжээвэл чадчихвэл чадвар нь хүржээвэл те сачийг хүржээвэл хамаа алга. Би л мэдэхгүй болоо шүү дээ те. Харин одоо би тэр хүнийг чаавстаа 3 жил ийш тийшээ явчлаа. Яана нөгөө ажил нь яах болоо гэд би өснийхэн санаа зовх. Ерөөсөө санаа зовхгүй заяа. Харин ч хүсэж гинүү яаж юм тэгвэл хоёлоо орой видео кол окей гэж байж явах төрлийн юм бохгүй юу? Тэгэхээр яг тиймэрхүү төрлийг болохоор саяны захиан дээр болохоор би бас өөрөө за яг хоо ийм хүмүүс байгаа нь тодорхой байна. Гэхдээ миний хувьд бол өөр дөр тусгаад бодохоор яа арай би чадахгүй гэдэг төрөл төр ингээд одоо бат зогсох гээд байна. За дээрэс нь энэ олон жилийн хугацаанд наа чин 3 сар ч биш штэ. 3 жилийн хугацаанд өөр хүн амьтантай ингээд орооцолдоод ингэр зөрүүлээд явж ин гэдэг чинь тэр чин зүгээр нэг бие физиологийн асуудал биш болно. Цаашаага бас ингээд хайр сэтгэлийн ч юм уу ямар нэгэн тийм холбоо үүсэх бах. Үүсэх ёстой. Тэгэхээр яа харин ямар азар одоо нөхөр нь буцаж ирээд бас их нэртэйгээ байгаад байгаа юм. Гэхдээ бас сэтгэлийнх нь мухарт өөрөө ч юм уу эсвэл нөхөр нь нөгөө хүнийг гижил байгаа ах та гэж бодож байна. За дээрэс нь 3 дугаарт амар олон үнцэг гаргаж ирээ ярьцтэй. Нөгөө хоёрыгоо зөвхөн хоорондоо суучаасаа гэх юм бол насан туршдаа ингээ авчих юмсан гэж ярьж штэ. Би бүр what гэдэг шиг юу гинэ. Тэгвэл бүр ингээд нөхөр нь хажууд нь байгаад эхнэр нь хажууд нь байгаад ингээд би юунд ханахгүй байх гэсэн үг юм уу? Яг юу гэсэн үг юм болоо?
Би гайхаад байна л да. Тэгэхээр одоо тэр харилцаагаа одоо хайртай хүн хажууд нь ирчээд хахад хүртэл ингээд тэр зүйлийг өрөөл нэгнээс авах гад ингээд шунаад байна гэдэг чинь одоо энэ хайр нь хүрцэн гэсэн үг юм уу? Хайр нь хിവэрэ байна гэж байх уу? Энэ талдаар бол би өөр ингээд мэдгүй халиухан тэгээд бас нэлийн бас ингээд толгой гашилчлаа сая бол. Тэгэд тэр олон жилийн хугацаанд одоо эмэгтэй маань Монгол залуутайгаа нөхөр нь Монгол эмэгтэйтэйгээ тэндээ ингээд харилцаа холбоонд байна гэдэг чи ямар нэгэн байдлаар хайр дурлал ч юм уу эсвэл ядаж дасна, энэгшин дасна тий дотн болно илүү баг татагдчих матагтаад ирвэл яана. Тэгэд ирчдэггүй юм уу манайхан. Манайхнаас янз бүрийн шипи байл хэлээрээ. Эсвэл бол би тэгж бодож штэ угаасаа тийх баха гэдэг ч юм уу тий. Эсвэл бол үгүй наа чинь тэгдэггүй юм билээ ягаад гэвэл надад тохиолдсон ингээд ороод ирээрээ комментэр болон утсаар ороод ирээрээ. За сонсогч авъя. Эмжил радио холбогдсон байна. Аа бэнсэн хаад өөрчлөсөн болов? Өөрчлөгдсөн байна. Сайн уу бата гэхгүй хотлоо. За үчи минь дээ. За арай минь. За үчи минь. Сонин сэдвэл явуулчихлаа юм л та. Харин тийм одоо ингээд юу ахгүй. За би одоо яг хаанаас нь хэлж яхаа мэдэхгүй байна л та. За нэг үнцгийг барьж аваад түүгээ шиж. Одоо надад бол яг ийм юм бол тохиолж байгаагүй. Гэтэ сая ингээд яг өөрөө асууж штэ одоо ингээд хүн ингээд одоо би эрэгтэй хүний үнцгээс өөр чинь хариулт өгөх гэсэн юм. Тэгэхээр одоо тэр секс харилцаанд орно шүү дээ. Одоо секс харилцаанд орно шүү дээ. Тэгэхээр эрэгтэй хүн ч юм уу эмэгтэй эрэгтэй дэсүүд эмэгтэй дасах уу гэдэг хэлж шүү дээ. Одоо тэгэхээр алтраад. Тэгээ миний одоо яг ноолгоо ихэд гэр бүлээсээ ингээд юм гадуур харилцаатай байж үзсэн. За. Гэхдээ тэрийг өөр ерөөсөө нэтэ мэддэггүй. Гэхдээ зүгээр надад нэг ийм мэдрэмж төрсөн. Юу гэхээр нэгдүгээр би одоо авташилээд бол гоё байсан. Яг. Гэхдээ бас миний одоо энэ харилцаагаар 2 жил болсон байхгүй тухайд. Нэг хүнтэйгээ. Тэ. Одоо гэр бүлээс гадуур харилцаа. Гэхдээ тэр бол юу байсан нэг одоо ямар нэг цааш одоо сэтгэл алдах гэдэг юм уу тийм зүйл ерөөсө болоогүй. За. Анасаа тохиролцохтой нөгөө нэг одоо би одоо ингээд одоо чамайг тэ ингээд одоо хэмжтэй юм штэ. Чи найз залуутай болоод одоо чи дуусна гэх юм бол ч юм уу эсвэл хүүхдтэй болох юм бол юу ана. Би ингээд шууд гэдэг нэг өдөр чиг тавиад бүх юм дуусгаж чаднаа. Чи юм хүлээн өсөж чадахгүй гэж тухайд хэлжсэн байхгүй юу? Амийг нь асууж исэн ба штэ. За. Тэгээд ерөнхийдөө бол яг саяхан ингээд хүүхдтэй болсон. Хинээс вэ? Өөрөөс нь үү? Надаас биш одоо найз залуутай болоод тэгээд ингээд тустай амьдрал зохиогоод ингээд явж байгаа юм л да. За. Тэгснээр явж ирсэн би ингээд ямар ч юм харамлах сэтгэлгүйгээр гэх юм уу? Ингээд одоо зам тавьж өгсөн. Сайн сайхны хүсэд. Тэгээд яг би зүгээр гэхдээ бас энэ хугацаанд ингээд байж байгаа гэр бүлтэй тав анхаарал халамж ч юм уу тэр бол ерөөс огт буураагүй харин ч ингээд нөгөө өөрөө одоо ингээд буруу зүйл хийж байгаа ингээд мэдрэмжээ авч байгаа учраас илүүгээр гэр бүлтэй бүр илүү анхаарч тэ гэр бүлтэй зарцуулах цаг маань илүү хийсэн гэх юм уу ямар их үнэтэй зүйлтэй вэ гэдгийг ингээд ойлгосон гэх юм уу. За тэгэхээр нэг яг тэр 2 жилийн хугацаанд гэр бүлийн одоо гадуур харилцаатай байх хугацаанд жоохон тийм гэмших мэдрэмж энэ төрдөг байсан уу? Айгуу төрдөг байсан. Жишээлбэл юу адаг байсан тиймэрхүү гадуур ингээд өсөлтөө бол би ширээ гэртээ ороод одоо хамгийн их туссан дороод одоо ерөөсөө ингээд нэг тийм зөвшөөрөл гарч байхдаа айгуу ингээд бодлого ширэтгэлдээ би юу хийгээд байна те. Ингэж явж байгаа юм сайхан амьдралаа нураач гэж хэлдэг юм уу? Яг. Тэгээ айгуу хэцүү байдалтай байдаг байсан. Гэхдээ өөрөө болохоор ингээд 2 жилийн хугацаанд энэ эмэгтэйтэйгээ одоо дор аяж 7 хоногт нийгмийг уулздаг байсан уу? Би тийм бараг л тийм байсан тийм. Тэгээ тэр хугацаанд ерөөсөө тэгж нэг юм дотн болох, эсвэл сайн болох, дурлах, аль эсвэл нэг хардах сэрдэх зүйл ерөөсөө гарч байгаагүй гэж юу? Ерөөсөө тийж байгаагүй.
Тэгэхээр манай ирчүүд чинь ийм амар хад чулуу шиг зүрх сэтгэлтэй юм уу? Эмэгтэйчүүд бид чинь дасамтгай болохоор дасчт юм болов уу? Мэдээж энэ чинь хүн болгоны үзэл бодол өөрөөсөө одоо жишээлбэл тэр захидал үтсэн эмэгтэйг ингээд би захидлыг сонсоод бол ингээд хүлээж авч чадчих байгаа байхгүй юу? Тэгээ би тийм зүйлийг бол хүлээн зөвшөөрөх хэмжээнд байхгүй юу? Уг нь өөрөө бол би тэрийг нь бол ойлгосон. Гэхдээ манай ихэр бол хэзээ хүлээн зөвшөөрөхгүй одоо өөр шигчэн бодолтой гэдгийг нь ойлгосон байхгүй юу? Ярины хацаасан. Тий. Тэгэл мэдлэл бол салааски. Тийм учраас ийм байдал үүсэж байгаа юм л да. Одоо бол би дахиж хизээж тэг гэр бүлээс гадуур би харилцаа дахиж орохгүй. Энэ бүхний одоо дуусна гэдэг юм. Зөв. За тэгэхээр одоо ингээд өөртөө чинь явуулдчихсан эмэгтэй болохоор ямарваа нэгэн байдлаар өөртөө чинь дасцсан, дурлаад байна, хайрлаад байна гэж хэлж байгаагүй юу? Тийм юм яаж байгаагүй. Яг тэр эмэгтэйгийн хувьд болохоор би өөрөө яг өнөөдөр ихэд санхүүгийн бас нэлээд өндөр боломжтой байсан байхгүй юу? Байсан байхгүй гэж одоо ч гайгүй боломжтой л доо. Тэгээ яг өнөөдөр ихэд санхүү тал дээр нь тусалдаг байсан гэх юм уу? За өөрөөс нь дүү байсан уу? Дүү байсан. Sugar daddy эсэн чихэр сахар аав хийсэн юм шүү. За мохагаар хэлсэн. Мохагаар ер нь тийм ихтэй. Мохагаар хэлж байгаа биш шүү дээ. Зүгээр л наа чи нийтлэг яриа шүү дээ бас тийм. Ер нь тийм байсан. Зөв. За. Тэгэхээр энэ бол маш айгуу тийм аюултай харилцаа гэдгийг энэ хүмүүс ойлгомоор юм байна. Одоо жишээлбэл санхүүгийн чадамж нь байхгүй одоо эрэгтэй хүн тийм ямар огт оролдоод дими юм шиг санагдсан. Маш мөнгө төгрөг зарцуулагддаг тийм ээ. Жинхэнэ санхүү гэдэг чинь 100,000 төгрөг гэрээс гарах. Одоо ингээд хаашаа ингээд тайлбар төгсөлт асуудал шүү дээ. Яг. Тэг гэтэл миний хувьд бол яг хувийн юм хийдэг байсан. Тэгээд хувийн юмнийхаа хажуугаар дахиад ингээд өөр нэг бизнес ингэж авч явж ирсэн л та ер нь бол тэрнийхээ үчин дээр ихтэй болгодог байсан. Зөв. Тэгэхээр ер нь бол дими юм байлээ шүү хүмүүсээ. Дими шүү. Ер нь бол дими юм байлээ. Би одоо ингээд яг сайхан ингээд дуусч байгаа учраас одоо ингээд яг ойлгож байгаа байхгүй. Би бас ингээд тэр хүн бас ингээд бас холдоод яваад өгч байгаад маш баярлж байгаа бас. Одоо тэгээд хэзээ нэгэн цагт холбогдоод санхүүгээр туслаач өвбаа гэвэл яах юм? Санхүүгээр туслаач өвбаа гэвэл юу гэх юм? Хин дахин тэр үнэ? Би одоо ингээд маш одоо бас нэгэн боломжийн хэмжээнд тухай үед тусалсан. Нэг асуудал шийдэж өгсөн тухай үед одоо бол дахиж юу аахгүй. За хангалттай тусалцсан гэж аимштай тийм ээ. Тий одоо болсон аль талдаа хоёлаа болсон. Яг. За энэ бол Монголд бол энийг хүлээн зөвшөөрөхөд маш хол шүү яг нөлөө хэд манайхан. Тийм хөрсөн дээрээ буухад хэцүү л дээ тийм ээ. Тий маш хэцүү шүү энэ бол энэ тоглоом биш зүгээр л энэ бол зүгээр хүн тийм хорн гараагүй байхтай ч гэдэг юм яг үнэхээр би ингээд гэр бүл зохиолсон байхгүй тухай үед. Тэгээд яг тэрнээс болоод хожимоо жоох нэг юм үйл явдалт ингээд болсон. Тэгээ одоо бол би дахиж юу авахгүй. Зөв. За ямар тач тэгээд ад жаргал хүсье. Тэгээд холбогдсон маш их баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За үнэхээр бас яг л юм хөрснөрөө бууцсан зүйлийг ярьж орж ирлээ. Дараагийн сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. За сайн нарийнхаа дууг султгаарай. Айгу ардаа дуутай биш шүү. Радиог онцгоорой. За саяны сонсогчид хандаж нэг юм хэлэх гээд. За. Тэгээд 2 жил явахад муухай байсан шүү дээ. Тэгээд муухай байсан болоод хүн 2 жил тэгж явахгүй л дээ. Үгүй муухайсэн ч гэж хэлээгүй л дээ. Ер нь бол яг үнэхээр гоё л байсан л таа л гэж хэлсэн. Тэгсэн юм уу? Ямар ч битээ шаал гэж хэлээ. Йоо. За өөрөөр бол ер нь одоо энэ тал дээр за өөр гараа явцсан шүү. Ямар ширүү ончирд юм бэ? Гайхлаа штэ. За. Тэгэхээр манайхаа одоо ингээд сонсогчд маань юу яриад байна? Ямар сэдвийн дагуу яриад байна гэдгийг бас сонсож байгаа бол сонссон шиг сонсоорой. Тэгэхээр бас буруу зүрөө ойлгох үү тийм биз дээ. За яг одоо унтлагын өрөө нэвтрүүлгээ сонсож байгаа, лайв үзэж байгаа, машинда одоо хаанаас ч юм сонсож байгаа, яг сугаа сонсож байгаа бүх сайхнуудтай энэ үчи мэндийг дахин хүргье. Улаанбаатар хотод 22 цаг 34 минут болсон байна. Тэгээд өнөөдрийн ярьж байгаа сэдв маань хосуудад тулгардаг асуудал буюу
Иймэрхүү одоо юу гэдэг лээ? Нээлттэй гэр бүлийн харилцаатай хүмүүс байна уу? Захиан дээр гарсан шигэ. Эхнэр нөхөр нь хоорондоо зөвшөөрөлдсөн, одоо зөвшөлдсөн тэнгуүтээ өөр хүмүүстэй дотн харилцаанд яваад болоод байдаг. Буцаж ирээл voilà амар happy family гэдэг шигтэй ад жаргалтай гэрүүл ингээд ийм хүмүүс байдгүй. Эсвэл магадгүй тийм хүмүүс байдгийн бол энэ зүгээр дүр эсгэлт байж болох уу? Яг бол би үнтэг ингээд зөвлөлтчихсэн тэгсээр аль нэгэндээ хэлхээс ич санаа зовоод ч юм уу эсвэл би чамайг хардаад байна гэд хэлж чаддгүй ч юм уу мэдгүй. Би гадаадд ингээд маш олон жил амьдарсан л та өөрөө иймэрхүү талыг бол маш олон хүмүүсээс харж исэн. Гэхдээ ер нь бол харддаггүй гэж хэлж байгаагүй хэлжсэн хүн бол ер нь гарч ирж байгаагүй шүү дээ. Бүгдээрээ л хар хөдлөн штэ мэдээж хардна гэж ярьдаг. Тэгээ хардаад юм бол яагаад ингэ ийм харилцаатай байгаад гэдэм би бас ойлгодгүй. За сонсогч авъя. Эмжэл радио холбогдсон байна. Ано. За сайн байна уу та? За сайн байна уу? Өчиг сайхан өнгөрөөж байна уу? Сайн нэг 2 жил явсан авсан гэдэг гадаа байсан штэ. За. Тэр залуу дахиад нэг юм хэлчихэ. За. Сая ер нь сүүлдээ ярьж байхдаа ер нь мөнгөгүй бол битээ нуатай одороо гэж хэлчих боллоо тий сонсч ивэл. Агуу ерөөсөө хариулаад өгөөрэй. Баярлаа. За баярлалаа холбогдсонд. За. Бас жоохон буруу ташаал ойлгоод ороод ирэх шиг боллоо шүү. Яг хөө тэр үедээ мөнгө төрөхдөө би байлаа санхүүгийн хувьд бол боломжийн байсан болохоор иймэрхүү харилцааг авч яваад ийс юмаа гэд өөр дөр тусгаж ярьсан байгаа шүү. Түнсэж мөнгөтэй бол нуаата болоогүй гэж ямар нэг урайлсан зүйл ерөөсөө орж ирээгүй шүү манайхаа. Тэрийг ойлгоорой. За дараагийн сонсогчийг авъя. Эмжэл радио холбогдсон байна. За салцсан шүү өөрсдөө шүүд. За тэг би хаана явж илаа? Тийм. Гадаадынхан болохоор гадаадд байгаа одоо гадаад барууны орнуудаар болохоор иймэрхүү зүйл чинь зүгээр энэ цаашаал юм болдсон шүү дээ тий. Гэхдээ яг ингээ нэг гэр бүлийн буюу одоо хосын харилцаатай байгаа хосууд маань хэдийгээр хоорондоо ярилцаж тохиролцоод энтэнд одоо унтаж өвтээд ингээд хүн амтнаас сэлгээд мэлгээд ингээ явдаг ч гэсэн тий. Хардалт бол гардгаа гэж хэлж байсан. Тэр бол би ийм харилцаатай бүх гэр бүлүүдээс болон найзуудаасаа сонсч байсан байхгүй. Хардна угаасаа их багаж хэмжээгээр харддгаа гэж байсан. За сонсогч орж ирээд манайхан дохиод байгаа юм уу? Шууд орж ирээл тасраад байгаа шүү. За лайв үзэж байгаа сонсогчд маань энэ талаар ямар байр суурьтай байна? Энэ талаараа юу гэж бодож байна? Ерөнхийдөө иймэрхүү зүйлийн талаар бодож үзчихсэн үү? Эсвэл яг л ийм нээлттэй хитрхи ийм нээлттэй гэр бүлийн харилцаатай ийм найзуудтай байсан уу? Хин нэгнийг харж байв ажлын газрын хүн ч гэж болно, хамаатан садан дотроо ч гэж болно шүү дээ тий. Тэгэхээр эсвэл өөрөө ч гэсэн яг иймэрхүү харилцаанд ормоор санагддаг ч юм уу? Магадгүй зүрхэн хүрдгүү хэлэх гэхээр айгаад идэг хосоосоо ингээд хэлчихвэл ингэч гээд байна гэдэг шиг. Миний бодлоор холын харилцаанд байгаа хосууд магадгүй бас ийм тал дээр илүү нээлттэй байж болох юм. Хамт байж байгаад ийм хүсэд бас хэцүү үсттэй тэнэгч юм шиг тийм ээ. За, Эмжэл радио холбогдсон байна. Байна уу? За, тасарсан шүү. Манай хотос янз бүрийн асуудалтай гэж байхгүй тийм манайхан залгаж ирээл за холбогдож гинэ яаж ингэж үзээд байгаа юм уу яагаад байгаа. Бид нар буцаад залгадаггүй байгаа шүү. За, ерөнхийдөө миний сонсч исэн түүхэд дундаас хамгийн өвөрмөц түүх нь байж таарч байна. Би бас уншичаад нэг яг араас нь бас яг шууд юу гэж хэлхийг мэдээгүй шүү дээ. Зөө одоо тэгвэл гэдэг шиг. За, Эмжэл радио холбогдсон байна. 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 За, өчигдөр мэндийг хүргэе. За, нэг ийм кейс байт юм аа миний хувьд. За. Нэг бүсгүй байна л да. Миний найз өөр сайхан найз. Тэгээд нөхөр нь бас жоохон эрүүл мэндийн асуудалтай. За. Тэгээд сахартай болчихсон. Тэгээд сахартай болсон хүмүүс ер нь нэг тийм ихнэртэй ойртдгүй юм байна шүү дээ. Тэгээд тэр нэг хөдөө явсан юм аа. Тэгээд
жанжан болсон юм уу? Хоёр явсноо нэ тэрэг. Явуулсан нэ тэрэг. Нөхөр нь үү? Тийм ширүү яриа болсон юм байл. За. Тэгээд яг үнэндээс бас явуулсан байсан тэгээд. Тэгээд нөгөө манай нөгөө найз нь жоохон шаалтаа тэгээд явсан яа тий чиний чаддгүй юм гээ. Тэр задаа чаддсан байх гээд. Ааха. Тэгээд одоо болсон чинь ингээд хоёр явуулчихээ гэсэн юм шиг үлээ. Тэгээд өөр хүнтэй битгий яваарай. Тэр залуутаагаар явж байгаарай. Ааха, бас сонирхолтой юм тий. Тэрийг нь болохоор яг өөрийнхөө эмэгтэй найзаасаа сонсчод нь штэ. Тэгж хэлсэн гэд. Тий, манай гэр бүл дотор тий бит хоёрын хооронд нэг тийм яриа тохиролцоо болоод байгаа гэл. За. Тэгээд одоо бүр өөрөө болохоор тэр хандаа гарчихсан л явж байгаа. Ааха. За тэгэхээр өөрөө болохоор одоо тэр эмэгтэйд ихэр итгэдэг юм. Итгэдэг. Тэгэхээр тэр эмэгтэй зүгээр зохиогоо ч юм уу худлаа ярьсан байна гэж байх уу? Бүр би чи нөхрийн сайн таних юм чи тэгээд нөхөр нь ч бүр тэгж хэлж байгаа юм. Урд чинь үү? За. Тэгээд одоо та хоёр яая гэж бодож байна да? Одоо тэгэл би чи хиндрэг байхгүй. Ааха. Надад бас физиологи хэрэгтэй байна. Тэр эмэгтэйд бас физиологи хэрэгтэй байна. Яг. За би магадгүй хит хувийн асууж байвал уучлаарай. Гэхдээ асуумар санагдлаа. За өөрөө болохоор нөхрийг нь маш сайн таньдаг гэж байна штэ. Тэгэхээр мэдээж тийм дуутай хууртай одоо нэг минь тустай өнгөрдөг найзуудаас илүү сайн. За тэгэхээр одоо яагаад гэвэл тэр эрэгтэй маань одоо юу гэх юм бэ, эрүүл мэндийн асуудлаар болоод ийм магадгүй одоо шийдвэрүүдийг гаргаж л байгаа хэлтэй. Гэхдээ эр хүндээ хайртай гэдэг үг байдаг. Тэгэхээр энэ талаасаа тэр хүнийг өрөвддөг өөрөө. Өрөвдлөө яах вэ? Ааха. Үнэн чинь. Хөрхөдөө л хэлдэг шүү дээ. Тэгж л боддог шүү дээ. Одоо өөр яах вэ? Зөв. За. Тэгээ ямар таа ч одоо тэгээд эхнэрт нь хайртай дуртай болоод эхнэр нь өөрт чинь хайртай дуртай болчвол яах юм? Би салгахгүй. За одоо соо ярэ юм бол тэгээ шууд цагаан байна гэсэн. Харилцаатай. Тэгэхээр одоо хэр удаан ийм харилцаагаа үргэлжлүүлэе гэж бодож байна? Одоо би хэрэгтэй болтлоо тэгэл явах байх. Хэрэгтэй болтлоо, хэрэггүй болтлоо юу? Эхнэртэй болтлоо. Эхнэртэй гэсэн юм уу? Би хэрэггүй хэрэгтэй болтлоо гэж сонслоо шүү дээ. Би хэрэггүй болно ч гэж яах. Ааха. Өөртөө бас амар итгэдэг. Эхнэртэй болохоор яадгийн байгаа. Яах вэ над сонсож байгаа хүмүүс асууя да. Үгүй юу яриад байгаа юм бэ? Эхнэртэй олчвол тэгэл эхнэрээ л сонгох юм байгаа зү. Нэмэд годоос хэцүү шүү. Хүүшээ тэгэхээр одоо яг нэг сэтгэл олдоод ингээд би үүндээ дурлаад дасаад ингээд суугаа авчих юм шүү дээ та хоёр. Аль нэг нь нөхрөө аяа, нэг нь эхнэрээ аяад. Зүгээр л одоо найз нөхдөд хоорондын л одоо нөгөө нэг одоо тохиролцоо болохгүй. За тохиролцоо юм бол тохиролцоогоо болчих болох байлгүй дээ тийм ээ. Тохирсон юм чинь үү? Тийм. Тэгээд би бас тэр залуу өрөвдөд идэв юм. Тэгээд нөхөр нь эхнэр нь тэгэл одоо гадуур яваал онол тэгэл бас хэцүү. Тэгээд тэр хоёр чинь дасан газрын давуу зөөлөн гэдэг юм шиг. Бас хаяа нэг юу яадаг баг. Тэгээд бүр шинжилгээ мэдсгэдэж шүү дээ. Зөө. Тэгээд тайлангаа тавьд юм нөхөрт нь. За битэр ингээд бүтэн сэний орой тэр буудал дээр 2 цаг унтчаад ирлээ гэдэг ч юм уу. Тиймэрхүү нээлттэй. Тийм үү. Мачаа одоо тэгээд тэрэлжээс уцаа явж гин, дэндээс уцаа явж гин. Цог байгаад явчих шүү. Тэг өөрөө бүр тэгээд хэлчихдэг юм нөхрлөө. Тэшт. Надраа шууд уцчих. Ааха. Нөгөө ч байхгүй шүү. Чамтай байна уу гэнэ. Ааха.
Тэгэхээр шууд сест хийгээл явуулсан. Тийм надтай байна л гэх үү тэгэд. За бас сонирхолтой юм те. Сонирхолтой. Чиний ястаа төстэй байна. Ер нь бол миний ямар ярьсан юмтай? Төрөний нэг оон захаа байсан дээ. Тэгээ ер нь бол яг дөхөж очиж гин үү? Одоо би их нэртэй болчихсон тэгэл яг л босох гэдэг. За тийм давраад байгаараа өөй. Давраад байгаараа айл гэрийн нөхөр мөхрийг бас хайрлаарай. Тэгэд эхнэрийг нь хайрлаад баг идлээрэ гэдэг шиг. За холбогдсон маш их баярлалаа. За баярлалаа. За. За дараагийн сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Сайн байна уу? За сайн байна. Үчи минь төргий. Миний хоолойг өөрчилсөн үү? Өөрчилсөн байна. Хинч танихгүй. За. Саяны сонсогчийг сонслоо л доо. Ямар муухай гажигтай. Ийм юм нийгэм байж болохгүй гэдэгтэй. За болж игэл хараал битгий хэлээрэй заяа. За уучлаарай. За сайхан амраарай. За маш их баярлалаа. За. Манай сонсогч зүгээр нэг бие биентэй нэг өстөө юм шиг орж ирэл. Тэр сонсогчдод үг дайчи. Би зүгээр нэг дамжин өнгөрөх үг дайдаг нэг өртөө шиг сууж штэ. За би хэлье. Хөгжилтэй шүү тавтахын орой гэхэд манайхаа одоо тавтахын оройгоо ер нь одоо яг юу хийцгээж өнгөрөөж байна? Гэртээ байна уу? Галуур байна уу? Машин зэрэгэндээ байна уу? Нэг баасан гаргийн баасаахын төрсөр өдөр өдрийг тэмдэглэдэг хിവэрээ юу? Тэгээ энэ талаараа бас бичиж болно шүү. За дараагийн сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Хөгжилтэй шүү тавтахын орой гэхэд. За радио унтраагаарай. Байна. За үчи минь төргий. Баярлалаа. За энэ тал дээр ямар байр суурьтай байна? Хайр гэж яг юу хэлээд байна? Юуга? Хайр гэж. Гэхдээ та мэдэхгүй бол тэгэл би мэдэхгүй шүү дээ. Тэгвэл би хотч хүний үнэн олон хуурамч хүний хөөрхөр олон гэж хэлмээр байна л та. За яг бол хамгийн гол нь би чигээ чинхэн хайр гэдэг чухал юм дээр тулгуурласан байх хэрэгтэй. Гэвч сүүлдээ одоо тэгээд яваад ирнэ гэдэг бол хайр биш юм шүү. Миний хувьд бол хайр биш. Зөв. Одоо ингээд бид нар чинь хүнтэй суухтаа ер нь одоо гэрүүл болохдоо одоо үхэл зовлонд ч сайнд ч мууд ч гэдэг ингээд андгаа тангааг өргөөд ингээд суудаг үстэй. Тэгэхээр одоо үхэл зовлон, өвчин зовлон одоо юу ч тохиолдсон гэдгээр бас энэ андгаа тангараг өргөө суудаг шигэ нэг гэрт ордог шигээл бас байдаг бол арыг нь даадаг бол гоё тийм ээ. Чамлага надтай суухгүй би дүүжил зүхлээ гэсэн үрээтэй сууж байжтай бараг л. Тэгээд одоо яг сууцгаа тэгээд мэдэхгүй хараа багцгүй юм да. За холбогдсон маш их баярлалаа. Үчиг сайхан өнгөрөөрэй. За. Одоо бүр сүүлд ингээд сонсогчд маань зүгээр хүн амтныг бүр ингээд хайр гэж юу вэ гэж асуудал нь хүртэл бас ярьж чадж штэ тийм ээ. Тэгэхээр бас энэ бас гоё л да. Яг бол хүн шал ондоо өнцгтэй. Бид бүгдээрээ нэг хэвэнд сутгачаагүй учраас өөрийн ертөнцтэй өөрийн одоо байр суурьтай бодолтой тий. Тэгэхээр бас энийг элен далангуй бас унтлагын өрөө нэвтрүүлгээрээ орж ирээд хуваалцаж аваад баярлалаа. Тэгээ би бол хувьдаа хин нэг шүүхгүй бас хин нэг зөвлөгөө өгөхгүй. Тэгэхээр яг энэ жишгийн дагуу явцгаах юм аа. За дараагийн сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. За үчи минь дээ. За ард нь айгуу дуутай шүү. Арийнхаа дууг блоклоорой. За өөрийнх нь байр суурийг сонсъё. За яг хин нэг бол би шүүмжлэхгүй. Гэхдээ миний өмнөх нэг түүхээ ярьсан нөхөр нь сахартай тэгээд эхнэрийнх нь хэрэгцээг хангадаг гэж ярьж штэ тий. Яг нэг даад залууч нэг бол хоцоо ярьсан. За. Нэг бол зүгээр үнэнгээ ярьсан. Хоёр туйлтай байгаа байхгүй. Хэрвээ үнэнгээ ярьсан бол наад залуучин бол яг хүний өвчин зовлонгоор юу гэмдэх эхнэрийнх нь эзэнд нь нэгдэх чинь бол
90-ний хувьд бол байж боломжгүй асуудал юм байна. Тэгээд явж идэг ихнэрэн чи явж идэг. Нэг гаж юм уу одоо юу гэх юм те. Тэгээ би бүр амхандаа асуулаа шүү дээ. Тэр хүнийг өрөвддөггүй. Эр хүндээ хайртай байхаа болцсон юм уу? Тийм биз дээ. Тэгэл иймэрхүү тэр хүний оромцгод бол хороод хийгээд дүүрэнлэгдэж шүү дээ. Тэгээ цаашаага сонсогч маань болохоор цаашаа үргэлжлүүлээ ярахтаа одоо би их нэртэй олчвол ингээд дөрүүлээ бүр ингээд гоё болох гэдэг юм л да гэд. Яг тэр сахартай болсон нөхөр нь бол оролцоогүй. Залуу байна даа л гэж хэлээ. Яагаад гэвэл ихнэр нь тэгээд нэг секси өөрийнхөө хүслийг хангахын тулд тэгээд нэг таньдаг хүн ядахта танихгүй хүн байсан бол бас болно шүү дээ. Тийм шүү дээ. Энд чинь нэр хүний бас нэг жодог гэж нэг юм байдаг байхгүй юу? Нэг хаяга хадахгүй гэж нэг юм байдаг шүү дээ. Яг тэр үг, тийм үг байдаг. Тэ ер нь бол таньдагч вэ, минь тустаач вэ, тэр хүний ихнэр оролдоно гэдэг чинь тэгэл ер нь олиггүй ирэн шинж байхгүй юу? Муухай юм даа. Өөрт нь бол үүлийн өөр нь бол ирэн л дээ. Тэгээ тэрийг бол одоо би бол нэг тэр залуу шүү гэж яг таарсан таарш удаанаар таарчих. Тэгээд тиймэрхүү улсууч нэг тэгээ хол явдаг юм дөө. Би өөрөө иймэрхүү кейс мэддэг байхгүй юу? Зөв. Тэгээ эцсийн дүндээ бол тэгээд ер нь бол хинч шалалт басна. Зөв. Үнэхээр тэр хүн явуулж байгаа залуу те үнэхээр мөнгөөр тэтгээд амьдралын үнэхээр тодорхой хэмжээнд бас өөдөн татаад ингээд яваагүй л зөвхөн секс хэрэгцээгээ хангаал нэг буудад ороод болцоод гараад ингээд явж ивэл тэгээд ер нь бол тэгээд 90 оронцгөл гэсэн үг л дээ. Ер нь яг нэг хүний өвчин зовлонгоор наадаад байгаа юм шиг сонсогдсон л да миний хувьд. Тийм шүү дээ. Сахартай нөхрийн далимдуулаад ихнэрийн эзэнт нэг чи яаж ч бас гендэж гондооч байгаа юм шиг санагдлаа ихнэрийн хувьд ч гэсэн ихгүй юу. Гэхдээ яг нэг наа чи нэг бол үнэнгэлсэн, нэг бол худлаа хэлсэн. Зөв. Тэрийг нь бол бид нар таашгүй байгаа болохоор. Тийм. Жохон худлаа сонсогчдоор наадаж бас болно шүү дээ. Болно. За. Одоо чинь би нэг дараагийн сонсогч нарт үлдээ да. Үргэлжлүүлээ яриа зүгээр. Би яг нэг юм байд юм л та. Нэг манай нэг найз байдیں۔ Яг их нэртэйгээ суугаад олон жил болсон. Тэгэл яг нэг ихнэр нь явж байгаа баригдсан байхгүй. За. Тэгээд ханан гол нь баригдчаад нөгөөтгтөөгөө салахгүй явуулдаад гэсэн байхгүй. Цагаандаа гараад гэж ярьдаг шүү дээ. Тэгээд яг цайцл гэсэн үг. Эмэгтэй хүн чинь нэг цайхаараа тэгээд тэр чигээрээ цайт юм л шүү дээ. Зөв. Нэгэд баригдсан ч яах юм. Тэгээд эцсийн нүндээ тэгэл гэрүүл салаад босч байгаа байхгүй. Харамсалтай. Тэгээд гэрүүл салнаа гэдэг чинь тэгэл үр хөвгтийг гэлэг бүтэн хоёр талд амьдрын тэгэл ирээдүйн л жоохон мөхөө болж ирэх гэсэн үг шүү дээ. Би бол иймэрхүү харьцааны маш эсрэг байдаг юм баггүй. Зөв. Өөрөө ч тийм байхыг хичээдэг. За холбогдсонд маш их баярлалаа. Үчиг сайхан өнгөрөөрэй. За баярлалаа. За ерөнхийдөө дуудлагууд орж ирсээр байна. Гэхдээ яг одоо нэвтрүүлгийн цаг маань дуусаж байгаа. Манай унтлагын нэвтрүүлэг маань 1-ээс 5 дахын орой 10 цаг 10 минутаас 11 цагийн хооронд явдаг байгаа шүү. Тэгэхээр унтлагын нэвтрүүлгээ үргэлж сонсдог бид нартай хамт байдаг бүх сонсогчдод маш их баярлалаа. Энэ хүрээд манай өнөөдрийн унтлагын нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгэхээр маргааш нөгөөдөртөө амралтын өдрүүдэрээ манай унтлагын сайхнууд маань сайхан амраад ороод ирээрээ. Тэгээд хөтлөгч Халюкан нэгдгийн үдшийн хөтөлбөрүүдэрээ та бүхэндээ уулзах болно. Тэгэхээр бүгдээрээ сайхан амарцгаагаарай. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3